Хоёр хүүхэдтэй найз нөхөрч шүү тэргээл лаг сургамжийн ингээ мэрэгчээс буруу байлгаа. Донг гэж айлгаад махцах гэж шиж өгдөө. Одоо тэгэл яахгүй. Юу хүүхдтэй болохгүй. Хинэггүй авчихсан. Яа гэл хийсийн дараа юу хэлчихвээ. Гэлээ тастаа чичүүсаа. Танаа дөрөв охин яг жоохон байгаа л та. Гэхдээ одоо чамайг их сайн аав шүү гэж магтах уу? Аяр нь магтана. Сайн хүн байгаамаа л гэдэг шүү дээ. Сайн хүн байгаамаа л гэдэг. Имчж болж जैन. Өсвөр насныхан дээр сэтгэл зүйж хийж जैन те. Оройн нэг үржээ цагтаа хийж जैन те. Тогооч хийж जैन одоо супер хийж гэж одоо магтахс дуур юм. Аничнуудыг манайд тийм ээ. Эхний юм болгон нандан. Энийг л харин эвтэйхэн бат бүх байлгахын төлөө усалж, ургуулж, гоёж, шимэгэлж, цэвэрлэж, өгдөөдтэй гэж авах юм. Жинхэнэ аав нар ирэх хүн Монголны санал бүлэгдэл гэж боддог шүү дээ. Манай нэвтрүүлгийг дараагийн дугааруудыг үргэлжлүүлэн үзсээр байхыг хүсвэл та манай YouTube хуудасд subscribe хийж нэгтгэхэд хангалттай. Мөн аав нар нэвтрүүлгийг байнга дэмжсээр ирсэн эрхэм түншүүдтэй баярлалаа. За сайн байцгаана үзэгчдээ. Аав нар нэвтрүүлгийн маань ээлжит шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаа бид та бүхнийгаа Монгол улсын гавьяач жүжигчин Доржин Баттөмрийгээ урьж оролцуулж та бүхэнтэйгээ уулзуулахад бэлэн болоод байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндээ яасан ч гоё студио. Гол ус агаарт хүүн дээр ингээд сууж байгаа юм шиг тийм мэдрэмж өгч шүү. Өнөөдөр бас ингээд аавуудын тухайд ингээд кино одоо ямар нэгэн олон нийтийн ажил дандаа ард үед юм шиг санагдаад байна. Тэгвэл өнөөдөр энэ аав нар гэдэг ингээд ийм гоё гэгээлэг эерэг ийм нэвтрүүлэгтэй ингээд урьж оролцуулж чад найз нэх баяртай байна. Тэгээд одоо дөрөв сайхан хөвгтэй аав нас зүг юм байна. Тэр чинь бас нэг одоо шалтгаан мөн биз дээ. Ирийн талыг насаж явна. Тийм шүү дээ. Аав нар нэвтрүүлгийг бүтээгч Livestream Mongolia чанартай контентийг үзэгчдэд хүргэнэ. Аав нар нэвтрүүлгийн дэмжигч Modern Residence чанартай амьдрий. Тагаа бол би их эртнээс мэднэ. Оюутан авах цагаас хойш л одоо ингээд нөхөрлж байгаа усуд. Тэгээ ер нь танаахан ч одоо аруулаа гэдгийг манай үзэгчид тэр болго мэдэхгүй байх. Тий өнөөртгөн. Ихээс аруулаа би айлын хамгийн баг. Дээрээ одоо 4 эгчтэй, 5 ахтай. Хоёр нь бас одоо тохны оронд бол одсон байна. За тэгээд Өрөнгай яг аймгийн төвд амьдарч тэнд төрж өсөж 10 дугаар ингээд төгссөн. 83 онд манай аав бүдтэй хастаад болсон. Жолооч хүн байсан. Дорж гэдэг нэртэй хүн байсан лээ. Тэгээд аавын тухайн их сайн мэдээлэл хомс. Яа тэгэхээр нөгөө дөнгөж 2 настай байсан болохоор ямар сайндаа нөгөө ихчийн нөхрөө хөргөө ах нараа зарим нэг нь ааваа маа гэсэн нэрлээд өсчихсэн. Тэгээ манай ихч нар цаа хэлдэг. Баатрыг даавал гэд дагаад өгдөг байсан. Өөрхөндөө. Тэгээд ээжсэн аваадсан гэдэг юм бол тэр нь хинзэг байдаг байсан. Аваадаг чинь тэгээ авчин шүлгээд хийлээд өгсөн дээ. Тэгээд миний ээж чинь Өрөнгай аймгийн цагдаагийн байгууллагт насаараа ажилласан цагдаа байсан. Нөгөө аймгийн төвд чинь цагдаа хувцастай тэгээд дээр нь эмэгтэй хүн бол яг. За тэгэл 10 жилийн хүүхд сурагч байхад чинь ээжигээ сургууль дээр авчрах дуртай. Яг тэгвэл ээжээрээ гангарах гэдэг шүү дээ. Гангарах гэдэг. Тэгэл батагийн ээж явчихна гэдэг. Их ярина. Тэгж байж тээ. Танаа олон ихч нарын хөргөө ах нар байна. Нөхрүүд гэсэн үг тийм ээ. Танаа ах нар байна. Энэ болон эрчүүд бол мэдээж чамд өөр ингэсэн одоо хүмүүжлийн төлөвчлийн суурьуудыг үлдээсэн байгаа шүү дээ тий. Тэглгүй яг. Нөгөө ах нар маань бол их нуруутай. Алсын хараатай их холч ухаантай хүмүүс байдаг. Тэдний яг нэг замналаар ах шиг л хүмүүжлэх юмсан да гэдэг нөгөө аав шиг л хүмүүжлэх юмсан да гэд бодож явдаг шиг. Тэдний нөгөө нэг биднэрт одоо багаас ингээл аавын оронд аав болол ингээл үлгэрлэж байгаа байдал хэлбэр юмд хандж байгаа хандлагыг ингээд харж
ингээд өсөж шít. 10 хэдэн жилийн өмнө бараг л 20 жилийн өмнө амьдралаа олох гал дэнчигнээл ингээл алдаж онно. За ингээ хаяа болохгүй бүтггүй үйлдэл хийх юм бол яг л өөр юм шиг загна шүү дээ. Тэг шүү дээ. Чи муу айтайхан байгаарай л гэж шүү дээ. За. Маяглаад байгаарай л гэж Тэг шүү дээ. Тэр ч баста сар. Тэр үеийн миний мэдих бата бол 10 ихэр гэдэг одоо хотоос дөнгөж ирээд удаагүй. Миний мэддгээр бол нэг юм гоё цэнхэр сарвчтай болгоо. Цэнхэр үлээ. За тийм баха. Тэгээд гоё юм джинси яктай. Джинси яктай. Нэг гоё бүжиглдэг. Тэгээд их гоё дуулдаг тийм л хүү байсан. Урангаан театрт одоо миний одоо хүүхэд ах нас тэнд л одоо нөгөө бидний үед чинь нөгөө рэп бүжиглдэг шүү дээ тийм. За тийм бижигээд хамтлагтай. Тэгээд тэр урангаа соёл урлагийн ямар л арга хэмжээ болно тэнд ингээл одоо рэп бүжиглээл. Миний найз бас рэпч юм байсан уу? Би ч тэгж их бүжиглэг байдагтай ер нь тэгэл манайх чинь 52 дугаар сургууль төгссөн. Галмантах гэж одоо алдартай багш шүү дээ. Галмантах багш чинь ерөөсөө их олон ангийн хүүхдүүдийг дуу дуулахад их тийм суурин тавьсан. Хүүхдийн найрал дуу гэж байдаг шүү дээ. Найрал дуу энэ төр бас зогсдог байсан. Тэгээд бас тэрний нэг үлдэгдэл байсан юм байлгүй. Тэгэл соёл урлагийн сургуульд орсон шүү дээ. Их л онцгой хүүхд байсан баг тий. Манай ангийнхан чинь манай багш энэ төр хүртэл ярьдаг шүү дээ. Тийм эдийн засаг, хууль, нэг бол нэг тийм гадаад харилцаа энтрэл явах болол гэж боддог байсан гинэ. Тэгсэн чинь жаргал сайхан бит хоёр явсараа соёл урлагийн сургууль нэг ангид яваад орцсон. Тэгээ нөгөө чинь гайхаад идэг байхгүй. Тэгээ Жакил соёл урлагийн сургууль кинодрамд орж ирж байхад л ерөнхийдөө ингээд дэлгэнсэн юм яг ингээд жүжигчин болох тийм ингээд өрөмний өчиг тийм өрөмний өчиг гэдэг юм. Харин ангийн даргаыг бол одоо өөрөгч нь бол ерөнхийдөө нилээн ном ирсэн. Нилээн их төлөв даруу. Их юмыг их ингээд углуургаар нь ингээд хардаг. Олон 10 киноны зохиолыг их гоё бичиж байна. Олон киноны хариуллага. За дээрээс нь мэдээж одоо аав нар нэвтрүүлгээс айц. Яг л нэг уг хүүхдийг 10 жилд ямар хүүхд байсан тэр суур хүмүүжэл одоо ингээд амьдралд ингээд найз маныг хөтлөөд аваа явж байгаа нь харагддаг л да. Нөгөө хүн болох багасаа хүлэг болох унгнаасаа гэдэг үг чинь яг л харагддаг юм байна л да тий. Ер нь тийм баха. Ер нь ингээл одоо би харахад анх яг 10 жилдээ их сургуультай ямар хүүхэд байсан яг тэр хിവэрээ л ер нь төлөвчлэн байд юм ба штэ. Тэгдэм. Манай Батаач ингээ бужигнж байгаа соёл урлагийн их сургууль төгслөө. Яг амьдралын анхны гараа болол хошин урлагийн театраас эхэлсэн байх гэж боддог тий. Тий. Тэгэл нөгөө бас л одоо энэ урлагийн олон сайхан ирчүүдтэй ажиллаад явчихлаа шүү дээ. Тэр бас одоо хоёлаа нэг дорсол. Их гоё. Яг ингээл дөнгөж дипломын жүжиг ингээд тоглол байж хат дууссан жил тайзны арт одоо энэ лавсрах нь эрхэм хилчгээд уран бүтээлийн нэг ламтыг дөнгөж үүсгэн байгуулсан. Заах нөхөр мөн чи 9 сарын 1-нд ажил дээрээ. Тийм азтай тий төгс курсээ оюутан ажлын байртаа болно гэдэг нь бол өөй. Тэгэд энэ дээрч манай нөгөө инквер ах маань нөлөөлсөн. Яг хүний ах шиг ингээд авч намайг одоо оюутан цагийн хичээл, ном сургууль, амьдрал ахуй бүх юм дээр ингээл нөмөрмөл бол хамт ингээл байстай. Баярах маань тэр үед эрхэм хилчээ одоо бас найруулагч байсан. Эрхэм хилчд орох тэр юу гэдэг бас нөлөөлсөн. Эрхэм хилчд жүжигчнэр хичээл. Тэгээд тоглолтондоос тоглолт явж байгаа. Дараад нь Зэва түүний нөхөд тоглоо. За. Хөшөөрөлгийн театр. За тэгээд Буцаа ах гэдэг үнэ ч одоо удирдлаганд бас нэг лүү хоёр тоглолтод бас оролцсон. За тэр хүнтэй ч юм бас нэг тайзан дээр аавгүй дүү одоо багаасаа үзэж өссөн, харж өссөн, хүндэлж явдаг тэр агуу мундаг жүжигчтэй бас ингээд нэг дор удирдлаганд нь ажилладаг бол сайхан завшин. Сайхан завшин байлгүй яах вэ? Тэр хүнээс нь маш их юм сурж мэдсэн. За тэндээс хамгийн хөөрхөн одоо би бас нэг хайрдаг нэг хүн бол одоо Монголын гавьч Бац бах мөн тий. Тий. За энэ ах хүн бол агуу жүжигчин асар их авьяастай гүндүүгүй сайхан Монгол ирсэн та. Бац ч одоо ингээл циркийн урлагаар ингээл өстэй менежмент дээр тоглож байсан. Би бол одоо хөдөөний өгч зургатаар талж байгаа шүү дээ. Тэгэл өстэй нэг үнэхээр хараал инээдэмтэй элэг хөшмөр үнэхээр байглаас тийм асар их тийм юмор инээдийн тийм өгөгдөлтэй шүү тий. Зөвхөн тухай замд нэг такси бариад таксины хат гэж шүү. Оросд нөгөө таксин шалгах чи Оросд сурж байсан юм байна. Тэгээд ингээ Оросд ингээд нөгөө Монголоос жүжигчид Оросын театрын том театрын нөгөө циркийнхэнтэй хамтарсан юм тоглолт болсон байл дэлхийн цирк. Тэгээд тэгсэн чи ингээл бүрстэ Оросууд нуурж унаа. Тэгээ бүр сүлдээ бүр ингээл ирэх тусам ингээл
Бацгах ингээд Оросын хотуудаар аяллаа тоглолтсон нэр өсөлсөн юм. Тэгээд Оросд бацгахыг супер танд штэ. Дэлгүүр хоршоо нөгөө аяллагч танаа тэр бацгах чинь ийм л авьяастай агууж үжигч штэ. Дамбын Бацөх гэдэг тэр хүн ч одоо бидрэл хөөхд ахын насанд циркийн мундаг аяллагч байсан шүү дээ. Тий. Дундгойн Дэлгэр хангаа сумын гаралтай. Тэгээд ер нь нэг юм өгөгдөл гэдэг юм уу яг тэр авьяас байдаг юм байна шүү дээ. Тайзан дээр гарч ирээд тэр тоглож байгаа тоглолтуудыг одоо та хэдийн хошин урлагийн олон тоглолт бий үзчихлээ. Тэн дээр ингээ гараад ирэхэд нэг юм жүжиглэх гэхээс илүү зүгээр өөрөөрөө байгаа мөртлөө хүмүүсийг бүр элэг хөшөөдөг тийм сонин. Тий. Одоо тэр яг ямар аваараг би ойлгохгүй байл л дээ. Гайхалтай. Оросанд тэгэл нөгөө хамт ингээл нөгөө бариа дээр тоглолтоор явж явах тас тэсний жүжигчдийн кинодрамын анги төссөн залуу жүжигч чинь ингээл өгүүлэг шүлэг дээр ингээл уншиж өгөө. Яаж ингээд би ингээд тань шиг ингээд жинхнээсээ ингээд ойлж болох уу? Яад ингээд одоо намаа ингээд цаашлуулаад байгаа л да. Хаа яад ихэр ахын ингээд ойлгохтаа ингээд биеэр ингээд ойлж тоглолцдог шүү дээ гэдэг. Тэгээд ингэж байгаа нэр нь яг ойлоод байгаа тийм. Амьдрын ингийн юмс одоо юу гэдэг би олно тэгэл. Би юу өдргээл ингээл нэг их зан. Хамраас өгсөн тийм довлуу мавлуу тийм ерөөсөө байхгүй. Гадаа таштай дондогтой дулмаатай Тэмбэ хөгшин настай 80 настай 8 настай бүгднтэй гадаа ингээл орц морцны үүдэнд нөгөөдөгтэй чинь буалц эзэний танд юм шиг. Тийм нэг хин шаагүй тийм хүн байд. Их ингийн цогтойгоо бас ингээл нэг гоё дурсамж ят юм аа. Хөвсгөл ингээд тоглолтоор өсчихэд Эрдэнтийн натадлын улаан аваан дээр давуугаар алгич за яасаа хаа л гэсэн чинь заахын дагаад дэв сэж нүцгэлээл. Дунд гэл нэг аваан дээр чулуу өргөөл Эрдэнтийн наа. За боцгийнх маань ингээл дэвэл он цээж нүцгэн. Тэгэхээр яаж байгаа харахгүй одоо ингээ хиймэр ингээд бүх юм дууддгийн чийц одоо залуу жүжигч юм хиймэртэй цаг золботой бай. Энэ бол аваанс ингээд олдон сайхан ингээд гоё ажлууд орж ирээд гоё дөрүүд мөрүүд тоглоод олон хурдан танигдтайгаа сайдраад хүнч Монгол хүн чинь шүшгэр үйдэг байхгүй. За гэж байгаа. Нэг үргэ авч чинь дагаад дивлээ. Тэгээд юмны очир дахиад заагуураад тий. Тийм нэг гоё Монгол юм байсан. Тэгэл ингээд тайзан дээр тоглолт руу мэрэгжлийн гэхээсээ илүү амьдралын гам ингээд ачгах залуучуудаа зааж зөөлж үлдүүлж өгчсэн юм байна гэж бодож байна. Сайхан. Ер нь манай урлагийн томчуудаас ч бас их сайхан усуд их биш шүү. Байна. Сүүлд хамгийн удаа одоо манай Батагийн маань ажилласан газар бол мэдээж X2 Production. Тий. Хэдэн жил боллоо? Нэлээд олон жил болсон. За X2 Production-да 4 оноос 12 он гэдэг чинь одоо 8 жил. Би ч одоо яг ч юм 10 гаруй жил болсон юм шиг л их уран бүтээл хийсэн шүү дээ. Чи миний мэдхээр бол. За тэгээд нөгөө эрхэмлэгчтэй ажилласан хошин урлагийн театр за түүний нөхөд за Баачка цоглог залуус гэж тоглож байсан нөхөр чинь дог гээд X2 Production-да аглах маа одноогч маань Алина Ширэг Жэнэг энэ манай найруулагчтай болцоод. Тэгээ ингээс найд багш. Багшаа би ингээд тоглолтын чинь оролцоод үзье гэж тэг харна өдөө. За найд багш бол нэг нүүр нөлттэй мундаг хүн шүү дээ. Тэгэл рекламны нэг хэсэг оргил уу байлаа. Реклам засвчлаа. Айгуу их тоглолт. Одоо нэг өдөртөл 2-3 рекламны ажлууд. Тэгэл ингээл хэлсэн чинь найд багш нэг өдөр төгч шүү. Таагаа одоо рекламныхаа ажлыг татна шүү. Чи яг мэрэгжлийн жүжигч юм уу? Рекламны жүжигч юм уу гэдэг чинь. Уучлаарай багш. Юм чинь ингээд цензуртэй байх хэрэгтэй тий. Жүжигч юм аюу хурдан надиал болдог байхгүй. Таагаа ингээл сувг солихоор шав байж байгаа. Уучлаарай багш гэсэн. Тэгэл яг тэр реклам засвчлагын ажлыг яасан шүү. Баг үнэхээр яг эрс багсгасан. Реклам чи одоо миний яг сандгаар бол одоо нөгөө миний зохиол нь бичээд X2 маань хийсэн найруулсан миний өрчтгэр гэдэг нийтмийн кино. Яг тэр киноны тэр Боджавын дүр их одоо юу хэ нөлөө үзүүлээд жоох ихсэгцсэн байх гэж боддог шүү дээ тий. Тэр нүмүнүү тийм үг л тий. Тэрийг ч бас тэр тухайн маркетингийн баг их соргоор харсан байх нээлт үзэл угаасаа тэр киноны тэр үг л ингээд хит болохгүй л ингээд
ингээд давмгаа явуулах юм байна. Тэгээ энэ дээр нэг маркетинг хийчихэд зохиолын эхнэр хөтөр гаргаад. Ингээд ингэчүү нэгжийн зэглэлт хөлчлөгээ гэл нөгөө нэгжиг болчлоо гэхээр мандаа нэг зэлчээж гин байсан. Одоо сони шүү. Хүн харахад өчтөр юм шиг хэрнээ эргээ ботоор одоо ингээд 10 хэдэн жил өнгөрцөн. Ингээд өчтөр юм санагдав. Тэгэл тэр рекламны зохиолыг өчөөл. За тэгэл ястай рекламны ажлууд шуурсан шүү. Шуурсан. Оо янз өдөрт 4-5 ажил орж байгаа. Мөнгөн сайхан юм аа. Орж иж байгаа юм. Ихэд тоглоод байсан. Тэгээ загнуулсан ба шүү дээ. Гидин тэд болохгүй байна. Болохгүй байна. Тэд штэ гэл ингээл. Тэгэл яг хөө тэгэл том компанид байна. Боломжийн үнээр тоглоно. Жижиг газруудтай үнэрхээ дахгүй. Яг ингээл бас нөгөө нэг түрүү ярьсан уцсах юм аа нэг арга барил. Хээшаагөө тэгээд ямар санд пүүлтэн том газрын нүүр царай болоод байгаа хэрнээ энтэй талд одоо шинэ жарлан байгуулцгаая. Жарландаа зэрэг орцгоёг тэр тоглоц тууж байгаа. Тэгээд ихсэн нөгөө газар нь одоо арай жоохон цензуртэй байя одоо нэг бодок 5 реклам багч тааж 4 дээр нь тоглоод байна шүү дээ. Тэгсэн. Нэрээ сүлд ингээ хүмүүс ядгаад ингээ суугс болохоор чийл байж байгаа юм гэсэн эргэн тойронд тим ярианууд чи ихсэл за тэнгуутл за болохгүй юм байна юм. Нандин байх хэрэгтэй байна. Тэр болгоно. Яг хөө тэр дөнгөж гарч ирж байгаа залуучууд гэсэн л ажил те. Тэгээ жүжигчин зургатар гарч ирэх хэрэгтэй юу? Ёстой. Гэхдээ дооцлох хэрэгтэй байсан. Бас нэг юм учиртай одоо тааруулах хэрэгтэй юм байна шүү дээ. Хошин урлагийн номерууд хэрхэн төрдөг тухай хүмүүс их сонирхдаг. За би ч гэсэн өөрөө яг тэр төрж явах акшнд их олон удаа дэрэгдэн байж олон продакшнтай бас цуг янз бүрийн уран бүтээл хийж исэн хүний хувьд бол гадарлана. Тэгэхээр энэ дээр яг энэ хошин номерууд дотор ингээл гарах процесс нь өөрийг сонирхолтой шүү дээ. Маш удаан ярьж талаас нь дүгнэж ингэж шүүжиж гарч ирдэг. Тэгээд тэн дотор ялангуяа одоо чинь эрчүүдийн янз бүрийн характеруудыг гаргасан номеруудыг хийн гэдэг чинь бас л нөгөө амьдралаас их олон юм жишээ авдаг шүү дээ. Тийм тэгээ одоо ингээл тойроо суун те. Тойроо суугаад мегомби амьдралд болсон үйл явдал. Бодит үйл явдал. Төмрийн амьдралд болоод явсан үйл явдлыг ингээд тэр зохиолын ширээний уншлаган дээр тий ярилцсан дээр ярина л та миний амьдралд тэд онд нэг тийм болсон тэр их ингэж үлээ гэдэг. Харин тэн дээр их сайн редакторлна. Одоо юу гэдэг жаргон хэллэгтэй хэллэг буруу зүү хэллэг хараал ерөөл тайзан дээр хэлэх гэж өмсөж байгаа хувц сунар дээр анхааралтай биш шүү. Бүх юмд маш цэвэрхнэр хийж энэ нийгмийн урлагч өөрөө их тийм эмзэг нийгмийн болохгүй болж байгаа бүх зүйлийг өгөөдөж ёгтолж үзүүдгэрээ мөн чанар нь оршиж байгаа учраас их эмзэг маа амбих ах маань их авьяастай. Тэр бол танхаа бэлэг стол нэг төрөлхийн бэлэг танхаа авьяастай хүн шүү дээ. Бэлэг ачах юм маань бас залуу замдсандаа тоглож исэн үзэгч ард түмний альтай бас нэг сайхан дүр байдаг шүү дээ. Эрүүлжүүлэхт ороод байгаа дэрсэн хэдэн нөхдүүд байдаг шүү дээ. Тэгэл өөрсдийнхөө проблемыг ярьдаг шүү дээ. За ингээд даавнар хэрэл ягараа ингэдэг тий. Тэгэл тэр их айгу гоё эрүүлжүүлэхээс нэг юм тойруулах гэдэг авгаанаар нь гүйж ирээд нөгөө юмыг нуулахгүй тий хаалуулгаа тэгэл нэг томорцоодгоо нөгөө нэг дөрвөн маань тий манай ингээ өөрсгөө тоглодог шүү дээ тэр нь тий. Ер нь юм ихнэрүүд авраад байгаа шүү. Эргэлжлэгээс гарч ирээ. Тэгэл нэг юм авах гээл тэгэл өөрсдөө өмөр бол тэгсэр нь ууж чадахгүй зайлуул айгаад байдаг. Тэг ихнэрүүд орж ирээд өстөө нэг нөгөө төлөж хонкоо тавьчихдаг шүү дээ. Тэгээд ирчүүдийг бас гоё өмөрсөн гоё тийм нэг яг цаг үе төгсөн нэрэл тиймдээ гэж хэдий энийгээд байгаа боловч цаадаа талд нь ухаанд нь болохоор нэг тийм нэг мессеж өгöd байгаа байхгүй тэгж. Нэр нь л нэг ирчүүд юм болгоно дээр л ингээл нэгдэгтэй эдрэг нэр арай л хитгүүлд юм байна да гэж бодогдохоор тэгэхээр ч л нөгөө амьдралд ургасан амьдрал дээр бодоод явсан сэдвийг өнөөдөр илүү юморч болж уран болгож үзүүлж байна л да. Ялангуяа одоо манай нийгэмд их ингээд надад харагддаг байхгүй. Эрэгтэй хүнд маш их ачаа өрүүлдэг. Тэгээд одоо юу гэдгийг эмэгтэй хүний эрх, гендер эмэгтэй хүн бол ийм байх ёстой гэж маш их ярьдаг мөртлөө эрэгтэй хүн бол одоо бүх юмн дээр хариуцлага хүлээн ингэн тэгнэ гэдэг ингээд тэгээ нийгэм тэр эрэгтэй хүнийг асар их хариуцлагаар болдог гэх юм. Одоо ингээд алдаа гарах ирэхгүй гээл тулгачгаар чинь бас хэцүү те. Хүн л юм чинь мэдээж алдаа гаргачлаа шүү. Тэгэн. Бүх юмыг л одоо ингээд айл гэр өнгөтэй өттэй байх, сайн сайхан өнгөтэй төхөрхтэй
элбэг хангалуухыг эргэтэн өнөр уусан гэдэг битэрхийг ингээд нэлцаачаад байдаг те. Тэр чинэгээрээ бас ингээд алдаж онох, амьдрал буруу алхам шийдвэр гаргах асуудлууд бас байдаг л да. Одоо манайд одоо сайхан уран бүтээлч хүмүүс уран бүтээлээрээ дамжуулж энэ Монгол эр хүний аав хүнийг зохиолоор дамжуулж үсэх зөв нийгэмд бас нэр хүндийн өсгөж яахгүй бол нөлөөллөх ажлаар нөлөөлж эмгэж болохгүй бас байгаа байна л да. Ер нь тий. Одоо ирчүүд өмөрж ярих тул. Тий шүү дээ тий. Энэ барууныхны бас нэг юу гэдэг штэ. Эхлээд бол бүхэд 2 дугаарт жирэмсэн эмхтэй 3 дугаарт муур 4 дугаарт нохой 5 тэрэгтэй байдаг штэ. Тэр үл яг одоогийн сонсохоор сайхан авч яндаа л гээд яг тийм байдаг. Бас л тийм байдаг л эртнээсээ л муурны ард ороод байна гэж бас бидний монголчууд бол одоо энэ Азууд бол бас тий арай тэтрэг бодвол одоо бас гайваа. Эцгийн хэрэгтэй дуусна шүү дээ Аз чи ер нь. Гэхдээ манад бол эцгийн хэрэгтэй ёсол байхгүй байгаа шүү. Байхгүй тий. Байхгүй шүү. Хэрэг дээр бол байхгүй хэрэг дээр байхгүй. Эмгтээчүүд хэрэгтэй ёс байгаа шүү дээ тий. Тэр үгтэй бас хүлэншүүлэхтэй. Тий бас юу хүн харахад нэг л том хоолунд дээж идээд байгаа мөртлөө яс газар бодлон удлаг яг тэр гэрээ нэг одоо нэг улс гээл одоо гэрээг нэг улс гээл авахд яг нарийн асуудлыг бол эмгтээчүүд нь яадаг тий. Гэхдээ одоо тэгээд хин чадж байгаа гарахаас одоо яг байд одоо тийм ээ. Нэг юм сонсч ирсэн. Мэдээж одоо юу гэдгийг залуу наснд бол ингээл ажил хийгээл явж хахад залуу гэр бүлийн хувьд бол ялангуяа орон байртай болно гэдэг бол одоо маш чухал. Хүний амьдралын одоо хамгийн чухал моментуудын нэг шүү дээ. Тэгэхээр тэр үед одоо чамайг анхны одоо байртай болгоход аглах нэг том тус болсон гэж би дуулж ирсэн. Тэр үнэн нь. Үнэн байл баг. Миний амьдралд аюу гой ингээд эргээл явах ботход тус дэм болсон байдаг хэрэг. За тэдний нэг эдэн онд л. За 10 марв онд баг. Булган аймгийн 3 булгад явъя хаа галдыг ч наглах 100 яасах гэж ойлоо очиж ахны оройны тэр шоу мог нөхтлөө. Хойлоо тэгээ нас нэг номер тоглоно гэл. За тэг яхаа тэгээд нэг ээжийн ойлоо. За. Тэгэл уул тусаа дахин гал ингээл том наадам боллоо. Сумаараа нэг наадам бэл. Оройны шоу хичнээн сайхан болов. Тэгээд гисэн чил Монгол гэрийн гадаа ээжтэй зориулж тэр наадмыг хийж байгаа нэг хүн манай сууж аглахтай юмар л гэсэн чил манай багтаа дуу таньсан. Тань наа чи их авьяастай өгч та одоо тэгээд сайн ажиллаа тавиал олны танил болоод блог шиг болно шүү дээ ахын даа. Тэгээд гисэн тэр эрдэнэ ахтай хэлдэг. Барилгын компани Эркан гэдэг дүүгийн асуудлыг шийдэх боломж байна гэж. Хийлгүй байх. Чи нэг төтөр өрөөд ирэхлээ. Тийм урд. Урд. Ерөөсөө хагасаа өдөр нэмэрэл нэг төтөр. Гаяас үлээ. Сайхан үлээлээ. Тэгээд нэг төтөр очсон чил маань 3 өрөөнийг байраа. 4 2 байраа ч өөрөө сонголттой хийчихлээ гэж. Хаяа болоод байна л. Хичүүл зүү дүү биш байгаа даа гэхэд. Тэгээд очлоо дөөмөд нэр яг ингэж байна шүү. За 3 өрөөгийн сонгочлаа хал тэгсэн. За тэгээд ахын дөө боломжоор шууд өгнө гэж байхгүй шүү дээ. Боломжоор хүүгүү ингэж боломжоор тэр л айгүй том тус шүү дээ. Маягаад. Тий. Айгүй том тус байхгүй. Тэгэж нэг анхны гал голомтой маань одоо тэр битнах маань аглах маань бас тусал дэмлээд тэг би нэг хизээч бүтггүй тэг өнөөдөр өссөн гэд аамуудын тухай тий энэ гоё өдрүүлэхт бас энэ гоё түүхийг яриа сууж яах гэж айгүй гоё билэг дэмрэлтэй сайн тий энийг ярьдаг хүмүүс бас байгаад байдаг байна шүү дээ үнэн юм чи түүх тий басан үйл явдал үнэн юунаас ч одоо юу гэдэг тэр нэрлэхэд гэдэг юм эсвэл тэгж явснасаа хичээд гэдэг юм өнгөрөөсөн өргөө эзэж нулимдгүүд байхгүй яг болсон юм болсноор нь хүнд талархаад баярлаа гэж хэлж явах хэрэгтэй байхгүй хэлж явах. Тэгэхээр одоо ингээд өдийн нас 45 нас одоо сайхан залуу эдгээр насны дээрээ үн тус одоо нөгөө талархлын үгийг хэлэх ухаан суух нас тийм шүү дээ ингээ ярих сайхан санагдана. Үнэн. Анхны байр гиснээс манай нэвтрүүлгийн дэмжигчээр Мортон резиденс ажиллаж байна. За. Тэгээ Мортон резиденс маань одоо олон одоо хүмүүсийн гал голомттой болгосон ийм сайхан буянтай газар. Тэгээ манай Мортон резиденс маань Зайсангийн одоо яг энэ Америк сургуулийн хойхон талд байгаа.
олон онцлогийг бид дурдж болно л да. Гэхдээ тэн дотор нөгөө хүний амьдралын одоо чухал зүйлсийн нэг бол яах чаргагүй тэр нэг ус гэдэг нэг чухал зүйл байгаа юм шүү дээ. Яг энэ усны асуудал дээр өөрсдөө тусдаа одоо ходгуудаа гаргаа тэрийг одоо зөөлрүүлээ нөгөө хатуулаг ихтэй устай газар чинь зөөлрүүлж хэрэглэх хэрэгтэй байт юм шүү. За. Тэгээд ингээд өөрсдөө маш өндөр үнээр төхөөрөмжүүд аваад сайхан зөөлрүүлээд бүх оршин суугчтай хангаж хамгийн гол нь тэр гадаа тоглоомын талбай гаднаас тухайлах юм бол бүр Европын орноос ингээд зориулаад энэ хүүхдийн нас биеийн онцлог тохирсон одоо тоглоомыг маш сайхан ингэж авчирч тэр бүгдэн цогц байдлаар ингэ суйрлуулж өгсөн. Тэр бол их гоё тийм бас бүтээн байгуулалт энийг болоо гэж бодож байна. Энэ сайхан одоо Мортон Residence манай нэвтрүүлгийн одоо дэмжигчээр ажиллаж байгааг бас дуртахад таатай байна. Манай Бата одоо ингээл зөндөөл ярьж л байсан л да. Анх айлд хүргөө орсон тухайга. Тэр ч одоо бас тийм амаргүй шүү дээ. Танаа ер нь хадам ав яаж хүлээж авсан уу юм? Манай ихнес чинь X2 самтлагын улаан байна. Тоглох юм. Дараалж үздэг гэсэн гэж. Тэр 20 дэж үчээв. За. Тэгээд ихнестэй танилцаад анх хэцэнд нь жоохон зогсоод. Тэгээд тэгсэн чил нэг өдөр нөгөөдөл чинь ярьсан юм л да манай аавч өдөр хөөчөд уулзаад байгаа залгуу оруулаад тэр танилцъя. Тэгэл ингээд хэцэнд надад ажил төлөвлөдөг юм байна. Манай ихнес надад нэг байхгүй. Хөөж одоо махцаан чанцсан байна, идэж шоол ирсэн байна. Одоо дэлгэр танилцъя л гэсэн юм. Тэгэл такаар орлоо шүү. Тэгсэн чил наашаа танилцъя. Би ч нэг тийм олон тань болоогүй. Ганц гол юм эхэлжсэн үе шүү дээ. Эхэлжлээсэн үе. Манай ээж тэгж шүү. За чи ер нь жоох хөвгттэй найз нөхөрлж байна. Оюутан хөвгттэй найз нөхөрлж шүү. Тэргээл лаг сургамжийн ингээм ярьдчихсэн буруу байлаа. Донг гэж ойлгоод махцах биш гэж одоо тэгээд яахгүй. Юу хөвгтөнтэй болохгүй. Хинэггүй авчихсан. Яг гэл хэрсийн дараа юу хэлж гэлээ тастаа ичүүсаа. Тэгэл пүнк гэсэн ямар ч юм идэх санагддаг болоод тэр ави уур амьсгал тэр үдний оройн уур амьс шаа сонир болчихсон. Манай затчихсан. Юу хэлж вэ? Гэсэн жил мэжтэй байхгүй гэдэг. Нүүр аам улаага мэнчигээд нөгөө магцаг хэлчихмээр гэдэг нөгөөд нь оргоо болоод за гарагдаа. Баргал тэр хэмжээнд. Тэгээ одоо тэр тухай ярихаар гөхрөлттэй сайхан гаршгүй гэдэг. Манай чинь тэгээд сайхан залуу хүмүүс ач зээнэрээ харж байна, булгаацалдж байна. Тийм шүү дээ тий. Над гэсэн тэгэл ярил л амьдралд маань бас тус дэм нөөлөг болж явж байна дөө тэгэхэд манай бол хатан хэмээрээ тахгүй ч гэсэндээ бас ингээл хөвөлтлөөр бас сайхан юм цаад шүү. Тий. Юу н одоо сайн хадамтай учрна гэдэг чинь бас тэр болгон олддог ажил шиг гэж байна шүү дээ. Тэгэхээр үнэн баг. Үнэн. Манай нэвтрүүлгийн бас дэмжигчийн нэг Синга гэж шараарэг. Би энэ Сингаг дэлгүүрт байхад нөгөө Сингапур гэж ойлгоод тахгүй. За. Бичгэн. Тэгсэн чинь биш юм байна. Энэ чинь Тайландын хамгийн анхны шараарэг гэдэг. За. Тайландын нөгөө уулын цэвэр аршааныг Заас гэж одоо саац гэж ярьд юм да. Яг нөгөө 10-аатай ингэж холж гаргасан их тийм амтлаг сайхан шар ариг байт юм байна. Тэгээ энийг одоо Монголд бас оруулж ирж худалдаалж олон түмний хүртэл болгож байгаад би их баяртай байна. Энээсээ бас хоёлаа нэг жоохон зэртэн дэрсэн хүмүүс. Тий. Сууж байгаа хүмүүс энэ. Ер нь сайхан байна шүү дээ. Одоо энэ манай ард харагдаж байгаа тун тэнгэр хайрхан гэж одоо Монгол түмний ээштэй хайрхан байна тий. Тий. Хайрхан шүү дээ. Сайхан байна уу? Одоо монголчуудыг дааж явдаг. Хүмүүс одоо хайрхныхаа өмнө тий ингээд сууж нэгдчихсэн гоё юм.
Тэгээд энийг одоо ингээд наатад талд нь бүр зам мавтай Гоё харагдаж байгаа үстэй тий. гарын сууч яана зам. Төлөөд одоо завируугаа зоо. Завируугаар бол цаашаа гүн рүү нэг жоох усэж. Одоо манай Бата бол тайз дэлгэцийн олон сайхан дүр бүтээсэ. За тэрүүгээр нь үзэгчид их сайн мэдэх болохоос Батаг их сайн бас найруулагч өөрөө бас продюсерлж одоо кино хийснийг тэр болгон бас зарим үзэгчид мэдэхгүй байх гэж би бодож байна. Би тухайлах юм бол хамгийн сүүлд хийсэн одоо Трио гэж их сайхан уран сайхны кино байгаа. Энэ киног онцгойлон өнөөдөр бас энэ ярилцлаган дээр дурдмаар санагдаж байна. Яг гэвэл чи 5 TVийн 17 улсаас 22 шиг л. тий 17 тий. Тэгэхээр энэ одоо бас л тэр болгон одоо манай Монголын киночтой тохиолдоод байхгүй их сайхан одоо хүндтэй завшаан. Энэ киног ер нь яагаад хийх болов? Бас л одоо сайхан ирчүүдийн нэгдлэр бий болсон кино гэж би сонссон шүү. Тэгс Монголынхаа кино урлагт яг өнөөдөр бас уран бүтээлээ тойрвж байгаа өнөө барьдаг олон сайхан уран бүтээлчд энэ кинон дээр ажиллах тийм завшаан тохиолдоод маш олон хүмүүс ягаад ч санал тавьсан хүн болгон юу гоё тийм нааштай хүлээж авсан одоо харын студиуд хэр газрууд ингээд цаанаасаа ингээд болох юм бол төрөө болно гэдэг шиг ингээд. Тэгээ яагаад тэр энэ нүүдэлчдийн хүндэтгэлийн өв соёл болох илүү төдийлөх авшруулгын замуудын тухай. Тэгээ би нэг 20 онд ээж маань Бурхны оронд өөд болоод тэгээд Бурхны оронд очиод нутагт нь энэ ил тавих зан заншлаар ажил явдлыг өнгөрүүлээд тэгээ би тэг бодоод за ер нь ээжийнхээ гигэнд тусгалж зориулж би одоо урлагийн хүн те яг кино хийдэг салбарын хүн ээжтэй зориулж би кино энэ л гэл тухайн үед бодсон. Тэр бодол маань биелэлээ болсон. За дээрээс нь тэр ил тавих зан заншлыг анх удаа ээжийнхээ ажил явдал дээр л ингээл хараад тэр зан үйл надад их сэтгэл зүрхэнд нь дотоос тод ингээд нэвтэрч шингэж үлдсэн баггүй. Одоо тэр их сонин байдаг юм лээ. Тэр цагаагаар байгаль ихтлгээ гэл бүхэл юм утга учиртай байдаг юм лээ. Юм болгон учиртай шүү гэж одоо манайхан ярьдаг шүү дээ. Учир үн гэж энэ оролт хэд дээр байдгүй гэдэг бол үнийн байдаг юм лээ. Тэгээд мэдээж ихийгээ алдж байгаа их хэцүү хүнд тэр ажил явдлын олон хоногийн өдрүүд за тэрнээс хойш ингээл 3 жил 4 жил ингээл шаналлууд ээжигөө толгоос өмнө ээж маань одоо ингээд өөд толчих үедээ гэсэн шанал ингээл 7-8 жил ингээл бодогдол ингээл хэцүү. Ээж маань зуннууд бол намар нь ингээл зохиол бичээд ингээл кинога хийсэн. Ингээл найз маань зохиол нь бичсэн. Унттай энэ киног анхнаас нь эхэлж бүтээсэн. Энэ дээр манай эхнэр бас продюсерээр ажилласан олон улсын кинонуудаас энэ олон шагналыг авах голчилж гар бишчилж манай эхнэр хийсэн. Бүхэл юм ингээл нэг л тийм гэдэг чинь ажил явдал ингээд цаанаасаа болдг юм аа гэдгийг л яг энэ киног харуулсан гэж би үзсэн. Тэгээд болох юм болох ёстой байж тээ. Тэгээд зөвхөн олон улсын кинонууд фестивалуудаас энэ олон шагналыг фас илүүтэйгээр мөн одоо энэ эрхийн чиглэлээр Женев дэх нэгдсэн үндэсний байгуул, Парис дэх ЮНЕСКО, Нью-Йорк дэх нэгдсэн үндэсний байгууллагын одоо энд Монголайд, Монголис, Монголх үндэсний нэршлийн буруу ойлголт, буруу ташаа ойлголтыг засах чиглэлээр илтгэл хилцүүлэг хийж, хилцүүлгийн ард дээр одоо тэр нүүбийн том их гурвал энэ газар одоо тэр нүүбийн олон гишүүнд киногоо үзүүлнэ гэдэг бол асар том завшаан. Аз кино тэр дундаа Монгол киног төлөвлөлнө гэдэг бол их том боломжтой. Тэгээ энэ ажлуудыг ингэж хийж бас Монголын даавны албаа, Монгол тодтгол төрийн бас байгууллага, за тэгээ тухайн улсад суугаа нүүбд суугаа суурин төлөөлөгчд, тухайн улсад Женев, Парис, Нью-Йоркд суугаа Монголын элчин сайдын яамдууд маш олон хүний хүч хөдөлмөр сэтгэл зүтгэллийн үр дүнд тэр нүүб гэж том айлд Монгол кино Монголын одоо тэр одоо даунтауны одоо эрх ашгийг хөндөж хүний эрхийн урлагийн нэгдвэл том ажлыг хийсэн. Тэгээд одоо манай киноны гол дүрийн хүүхэд маань одоо толгойн хэлмэн гэж одоо даунтаа хүүхэд маань тоглосон их хөөрхөн хавьяастай сэргэлэн тийм
хүү ээж аав ч гэсэн их ухаантай. Дамаа манай тулгаах маань их ухаантай. Чимгээгч маань их ухаантай аав ээж хоёр. Тэгээд хүүгээ бас энэ кинонд тоглох урилгыг хүлээж аваад хүүгээрээ дамжуулж энэ олон улсад энэ даавны тухай ойлголтыг зөв хандлага юунд ажилласан. Олон хүмүүстэй бас ингээд ярилцлага хийгээл нэвтрүүлэг телевизийнхаа шугамар л явдаг л та. Тэгээд явж байхад бол бас нилээдгүй эцэг эхчүүд бас хүүхэд нь даавны хам шинжтэй төрсөн тий. Тэгээ бас тийм амар биш амьдралыг туулж яваа. Нилээ хүнд ачаалтаа тий. За тэгээ тэрийг нөгөө тэр болгон ингээд ийл гаргаад хэлчих чаддгүй. Хэлчихээр бас ингээд нийгмийн зүгээс бүлий гэдэг ч юм уу эсвэл ингээд буруу ташаагаар ойлгож одоо тэр хүнийг бас нэг жоохон дорд үзэгч гэдэг юм уу ийм тохиолдлууд их байдгийн байна. Тэгээд тэр талаас ингээд харах юм бол бас их л олон юм туулж яваа, үүрч яваа байдаг байх гэж би боддог шүү дээ. Энэ тэр канал нийгэм гарсны дараа маш олон аауд, ээжүүд намайг ингээд танихгүй хүмүүс зүгээр нэг удамж ингээд тэрвэрээд авдаг болсон байхгүй. Маш их баярлалаа гэж байна. Зарим нь ч тайлбарладаг манай аутизмтай хөвгтэй, даунтай хөвгтэй гэдэг зарим нь ч бол тайлбарлахгүй зүгээр л тэрвэрмээр санагтаад баярлалаа гэчихэд явдаг байхгүй. Тэгэд би ингээд одоо энэ судалгааны явцсан энэ кино хийж яхад ингээд маш олон энэ ялгаатай хөгжилтэй хүмүүсийн арга хэрэг бүлийнхэнтэй ингээд уулзаал явж яхад бол бас ингээд өр өвдмөр сэмширмээр ингээд зөндөөл бүл явдлууд болно. Тэгээд дамаан даунтай хөгтөдийн нэг хүүхэн ч юм уу нэг айлаас нэг хүн заавал тэр хүүхдээ харах болно. Бид өөрийгөө золиослоод ажил мэргэжил бүх амьдралаа золиосоод тэр хүний төлөө амьдрах болно. Гэт их том юм өөрж явдаг юм байлээ. Энгийн биднээс илүү том зүрхтэй, том сэтгэлтэй, том ухаантай, талшгэ тийм уужуу тэнүүн бодолтой ийм сайхан аавууд тэр айлыг тэр гэр бүлийг ингээд өдөртөө зангитаад аваа явж идэг юм билээ. Тэгээд энэ хүмүүст бол бид нар их талархаж энэ хүмүүсийг дэмжиж урмаар тэтгэж ингэж явах хэрэгтэй юм бэл. Тэгээ одоо кино урлагаар одоо миний хийж чадах нүрдэл ч юм жаахан ч гэсэн бас энэ нөгөө ялгуурлалын төлийг нь арилгаж өгсөн байгаа л. Тийм хувь нэмэр оруулсан те. Одоо манай даавны холбоо 2009 оноос хойш зөндөл арга хэмжээ хийдэг гэж. Тэгтэл нийт масс арт түмэлгээр даавны тухай, аутизмын тухай, хөгжлийн ялгаатай хоцрогдолтой хүмүүсийн тухай мэдээлэл хомсгон байгаад байдаг. Нийтээр нь л жоохон тийм нэг юм нэг өвчтөй буруу ойлголттой өвчтөй. Тэр байтугай бүр нэлээд том улс төрч хүн хүртэл даавны тухай ойлголт байхгүй. Бата чи нэг даавал гэж яриад байгаа энэ орон жилийн доогоо тухай кино юм уу? Ийм асар бүдүүлэг юм уушгүй, юм ойлгохгүй, ийм мэдээлэлтэй хүмүүсийг кино урлаг гэдэг өөрөө том зэвсэг юм. Бүгдээрх нь оюун ухаан, сэтгэл зүрх рүү шингээгээд харуулад чихэнд нь сонсгоо нүдэнд нь тэр дэлгэцэн дээр харуулад ингээд ингэсний дараа биднэрт дунд чинь аутизм даун гэдэг дотроо юм юу гэдэг биш. Бид нар ингээл опшнийг л ойлгоод ирсэн байлээ гэдгийг хүмүүс ойлгоод ирсэн. Дээрээс нь боловсролын энэ систем дээр хүртэл нөгөө тусгай хэрэгцээтэй сургуулиуд тусдан ингээ байлгаад байдаг юм болоод ялгаатай хөгжилтэй хөгтөй ялгуурлан гадуух гэдэг юм чинь одоо байхгүй болоод нийгэмд их шаардлага хамт нэг ангид нэг байх хэрэгтэй юм байна. Биднийг гадуурх ёсгүй юм байна гэдэг юм чинь төрөнч гэсэн ийм байх хэрэгтэй юм байна. Хамтдаа бид нар хөтөлцөөд ирээдүрөө алхаж энэ хүнийг бид нар чиглүүлж авч явах нь бидний үүрэг гэдгийг ойлгочод байна. Ийм жишээний одоо юмрхүү гэдэг нөлөөллийн ажлуудыг кино урлагаар дамжуулж гэж хийж өгч байгаа. Дээрээс нь энэ буддийн шашны манай нөгөө ланд болдертайхан маань тоглосон шүү дээ. Давьяач гэж. Тэгэхэд одоо социалист нийгмийн үед дэлгэцийн урлаг нөгөө нийгмийнхэн тогтолцооноос болоод лам хүнийг буддийн шашныг дандаа буруугаар харуулад байсан байна. Ном зохиол тайз дэлгэц. Энэ дээр харин тэр кино шашныг зөв талаас нь ийм байт юм гэдгийг харуулсан. Хүн гэдэг амтчих гэсэн олонний сошиал захим ертөнцид ингээл муу лам нарууд ингээл муухаар хэлнэ бичин. Тэгсэн эргээ харлаа нөгөө нөхөр чинь жаргал зовлон баяр гооног одоо бүх юм дээр ингээд нөгөө бүхний өмнө очиод сунж мөгөгдсөн хүслээ шивнсэн сонсчод байхгүй. Ер нь эр хүн айлын эцэг хүн
бас тийм тодорхой сүсэг бишрэлтэй, айж имэх зүйлтэй хийх одоо буруу зөв ялгадаг тийм одоо итгэл өмчл байх ёстой болов уу гэж би боддог л доо. Тэгжиж одоо жишээ нь хүний нийгэмд буруу муу зүйлээс хол явах болов уу гэж боддог. Шашин шүтэх, ис шүтэх бол хувийн сонголт. Тийм ээ, үндсэн хуулийн заасан. Аль шашны би бол хүндэтгэлтэй ам. Аль нэг шашныг ингээд үгүйсгэж доромжлоод одоо жилдөө хоёроор тий бурууч шаагаад ах дургуу. Миний хувьд бол шашны тухай ойлголт маш их өндөр. Тэрүүгээрээ чинжилсэн хүмүүс өндөр гэгэн шиг наадмын зохиолыг бичиж ерөнхий найруулагчаар бас наадмын нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Тэгээд энэ шашны тухай ойлголтыг нэлээс судалгааны төвшөнд хийж явж байна. Хойшид чихээд Занаа 6 тухай мундаг кино хийх юм санагдаж одоо томхон хүсэл мөрөөдөлтэй живүүрлцэн явж байна. Олон судалгааны ажил төгчөд судлаачид эрт төвдөн докторуудын лам уургуудтай уулзаж бас гэгэнийхэн тухай кино хийх гэж бодолтой. Шашны тухай ойлголтыг энэ тент яриад явахаар ингээд эндээс үүсгээд байдаг ингээл энэ ярьж захтал энэ дот комментууд гарч эхэлж байна. Тэр айл гэр бүлийг авч яваад тэр аав хүн ч юм уу ямар ч шашин шүтэж болно. Зүгээр ийм байдгиймаа гэл дороо хүүхдүүд рүүгээ хань ижилдээ ойр орчимдоо найз нөхдөдөө хилчгэд л болчих асуудал. Тэгэхгүй тэгэл ингээл тэмцэлтүүлээ дунд нь анцууга шаналчаал амар улдуусшил сөсчүүлээ суугаад ахаасаа илүүтэйгээр эцэг хүн аав хүн л бол дотроо бодох хэрэгтэй. Би ч одоо ингээл 4 охинтой зөв хүн болгож төлөвшүүлэх юмсан. Миний хүүхдүүд эрүүл сарвал байгаасаа, инх тунх байгаасаа, хичээл номондоо сайн байгаасаа гэл энэ дотроо биш сүшиглэл бурхныхоо өмнө зуул өргөөл харц хүчээ асаагаад ингээд л залбираад хүүхдүүдийн төлөө ингээд энэ миний л философи, миний л амьдрах орчин. Яг тэрийг дагаж харж өсөж байгаа миний хүүхдүүд ч гэсэн бас ажуудлаар ингээд орж ирэл тэ бүгд мөрөгхөн шалгаж үлгтэй өдрөө бол мөрөгчөөл өөрийгөө татгаж байгаарай гэдэг чинь. Ингээд намайг бага байхад ч миний дээш өвөг эцэг эмийн бүгд тийм л байсан. Ээж тань одоо та хэдийн үед бол их сайн ээж байсан байна тийм ээ. Энэ 10 хүүхдийг өсгөхийн төлөө өөрийнхөө одоо хумсралт амьдрал бүх ажил төрөл амьдралаа зориулсан. Гэтэл эргээд чи жишээ нь ээжийнхээ сайн хүү байж чадсан болов юу гэж боддог? Сайн хүү байсан тухай миний ээж бол ярьсан л та. Ээж нь чамтай ингээд амьдраад гэдэг сайхан амьдарч байна. Ээжийг дэрэгдээ авчихгүй юу. Тэгээд дараад нэг ээжтэй байр авч өгөөд тэгэл нэг ээжийг их жаргаж байгаа шүү. Ээж нь их баярлж байгаа шүү гэж л хэлсэн. Насаараа л ээжтэй ээжийг хүү одоо хүртэл амьд байгаа юм шиг л ингээд дэрэгдмэн байгаа юм шиг надад ингээд бодогдож явдаг. Тэгэл ингээ ээж өгмөд болохоор ингээл өхмө чимшиг санагдаад плэс авахгүй бол. Үеэд миний ээж бодол. Би ингээл ээж дээрээ очиж байгаа юм чи гэж бодогдох шиг. Тэгэл нэг биений минь яг тал нь байхгүй болсон хоосорсон. Тэнгүүтээ нөгөө талд нь бичнээрээ энд нөгөө харигцлаг гэж юм байгаа шүү дээ. 4 хүүхэд байгаа шүү дээ. Ихнэр амьдрал. Би нөгөө 4 хүүхдийн төлөө амьдрах хэрэгтэй шүү дээ. Ингээл бодно. Тэгэл ингээл тэгээ энэ хугацаанд чинь 4 хөдөлгөөс ээж өнгөрснөөс хойш 3-4 жил ингээл нэг сурсан ингээд юу болоод байгааг ч ойлгохгүй. Би маань гэрт байвал сэтгэл маань өөр газар ингээл. Тэгэхээр ээжтэй тийм их хайртай ээжийн хөвөл байсан байгаад байна шүү дээ. Магадгүй тэр канон дээр ингээд ээжтэй зориулж кино хийсэн. Тэр шаналлыг танд бол ингээд би ингээд сатаарсан байна шүү дээ. Киногаараа сатарж шүү дээ. Тийм юмнуудыг гээл бодохоор ингээд бодогддог юм байна. Магадгүй их өөрөө зөөлөн болохоор. Гэж магадгүй ингээд тоо өөр үзэл баримталтай юм чанган байсан бол нэг өөр хвчлэн юм байт юм байна. Бата дөрөв ярьлаа шүү дээ. 4 сайхан охины эцэг хүн ер нь амаргүй байдаг бах тий.
үргэлж юм өх нөгөө өдөр болгон дайн толоод орж ийн үгүй юу? Бас мааштай. Баяж та тэр чинь. Шинэртэй нийлээ 5 өнөө. Эй, Тэ 5 эмэгтэй он чинь таныг бас тэгэл зөрчилдөөн гарна шүү дээ. Айл болсон тийм шүү дээ. Дандаа ажиглалтай нөгөө дээр үд нөгөө зөвх маань нэг телевизээр нэвтрүүлэгт орсон чинь зөвхөө танаа ингээл дандаа ингээл инээдэн манайдан болоод ингээ аюу гоё ажиглалтай дандаа гоё орой болгон тоглолт үзэж байгаа юм шиг их гоё танаа гэрүүлэх гоё байхаа гэж юу гэж дээ минийх нөгөө нэвтрүүлэгчтэй гэж байгаа. Тэрд нь орох нөгөө гэтээ яриад хүүхдүүд ихнэ хүүхдүүдээ авч тоглоод байдаг үстэй гэдэг шиг л. Авч идэдэг үстэй гэдэг шиг л манайч бас тэгэл ингээл бас айл болсон юм зөрчил гарна. Эхнэрүүдээр бол одоо хүн л болсон хэрэг маргалд нь асуудлууд зөндөө шүү дээ тийм үстэй. Тэр олон дэрсгээ өгтөд хоорондоо үзэхээр хоёр наснасаараа бас авалцсан дээ. Дунд нь бас ингээ хаяа ингээ орохоор ээж нь бас ингээ яг ингээд дунд нь бас шүүгч хийсэн зогсож байгаа шиг хаяа нэг талд орсон баг шиг те. Тэгээд тэр төвшин бас аагүй би ч бас очиргуу дахиад орж болохгүй. Яагс ер нь тэгэл нэг өрөөнд нэг нэгээр нь дууд чавчаал ер нь чиний зөв яг л би хэлсэн бол чиний талд орох байсан гэл тэрийг гаргачаал нөгөөтг нь оруулж ирэл чи яг гоё хэллээ. Би л байсан бол чиний талд гэл бүгдээрийнхэн талд ороод явахаас өөр аргагүй. Тэгэл наав гүнэ. Бас нөгөө одоо юу гэдэг хүүхдүүдэд өмөжүүлж байгаа арга гэдэг шиг л биш үү? Нэгнийхэн талд ороод нөгөөдхийг загнахгүй байна. Нэгээр нь дуудаж авчирж агаад бүгд чиний зөв аав нь яг чиний талд байна. Гэт хорхотдог жоо харга тэ ухааны нолоод байна. Тэр чинь ухаан шүү дээ нэг талаараа тэ. Амьдрал гэдэг чинь өөрөө тэгэл яг нэг бол биш үү? Хэлэн зохиол тунд драма маш таан гэрээр дөрөн драма байна ёо. Одоо танад бол одоо юу гэх юм бэ? Чам дээр 4 охиныг бэр гоож 4 өөр талаас хүмүүс ирэх нь шүү дээ. Тэгний яана. Яг тэрний нөгөө чиний ярьсан юм бодогдохгүй юу? Чи анх айл дороо махан шиглэн сууж хэрчээ сууж байхдаа хэлсэн үг. Яг чам дээр тулгуурал бас ямар охиг сонь шүү дээ. Амар. Би өчтөрхөө хүртэл охиноо нөгөө сургуулиудаас авсан том маань ажилдаа гэлүүлсэн. За загээл хоёр багыг авчаал явжсэн чинь том маань харин нэг бэнд ингэсэн мөрлцөөж. Хөөцөө. Аяр юу юм гэж тийм шүү дээ. Хаал гэр явчих. Би хүү их ч мөнөөл гэсэн мөн гэдэг. Тэгсэн чи гармаар хаав гэж хэлээч гэдэг байгаа шүү дээ. Орой нэрэд либо нэт болж байгаа одоо яах би ч бас одоо 10 жил байхдаа бид нар тий. Тэгэл ингээл хөтөлцөөл явж байсан одоо тэгэл. Яг ихтэй бас тэрийг харах чи бас тэгээд ингээд бас юу гэдэг л шүү дээ. Яанаал гэл. Танаа 4 охин яг хуу жоохон байгаа л та. Тэгтээ одоо чамааг их сайн аав шүү гэж магтах уу? Магтна. Эсвэл аргалаад байна уу? Хөөргöd. Ер нь магтна. Сайн хүн байгаамаа л гэдэг шүү дээ. Сайн хүн байгаамаа л гэдэг. Би нэг яалаа нэг лээдэн жилийн дараа нэг удаахайгаа нэг загнахгүй юу. За. Асал юм болохгүй юм гээл юм асууж чи яаж байгаа юм гээл гэсэн чи харж ясна. Их зөөлөн сэтгэлтэй зөөлөн хүн байх гэж бодсон чи ямар муухай байсан. Би их тийм дашгийн ууртаа зан характер гэсэн. Тэгэл би подкаст явсан. За болохгүй байна. Ийм жоо амтнаас ийм тэ хүнийг дүгнсэн тийм хандлага гаргаж байгаа юм чи энэ өднөр хөтөлтэй ингээл бод юм байна да. Ахтар. Тэг ялангуяа охтод бол сайхан сэтгэлтэй хүн болов гэж бодсон чи яасан ширүүн дөрөө юу гэх нэг айхтар нэг том хүн шиг юмэрсэн юм жоохоо юм байж. Тэгэл би за бастай болохгүй байна эднэрт. Тэгээд яста муухай чарахгүй муу ч үг хэлэх нь тгийгэл муухай чарахгүй өсөж जैन. Ургуулж байна да. Тэ. Тэгээ эр хүний хувьд ингээд хамгийн их сайн төшиг толгуур болсон бол аль хань байдаг. Тэгэл байх. Тэр манай болгоо бол одоо манай ангийн бэр тэгээ их сайн хань гэж боддог. Манай болгоо ер нь хэрэг үе. Зөө одоо тэгэл өнөөдрийн ингээд батагийн одоо ямар яваа яг их нэртэй л ханижлтэй л амьдралыг маань сайхан авч явж байна. Тэний хоёр том охиныгоо бол нэг нь яаж өснө мэдээгүй. Тэр биш үү? Их завгүй байсан шүү. Их завгүй ерөөсө бор хоногтой орж ирдэг. За дараагийн хоёр болохоор яг нэг коронавигийн үеэр төрсөн болохоор яг коронавирус гэртээ байхаас уурч яг нэг нүдэн дээр харцангуй ойрхон өссөн тийм. Харцангуй. Сүүлийн хоёрыг төрсний дараа л бодож байгаа. За энэ том хоёрыг би яаж өсөж байгаа юм гэдэггүй нэг хэлмэлцэж томлцсон байсан юм байна да. Би бол ажил гэл ингээд таквадлаасан.
харагшаа санаа зовох ямар ч тийм нэг зовиргүйгээр стрессгүйгээр одоо хүүхд танай одоо чи үнэл болсон тий алуурн бүлээр зөндөл амьдралын асуудлууд үүсэж байна. Би тэрийг мдэггүйгээр ингээд хүүхдүүдэд том болгоцсон байна. Тэгэхээр чинь нэр тий албан үйл амар том хашсан байгаа. Тэг би одоо хоёр багыг өсгөж байгаа коронавиг хоёрыг чинь үе төрс хоёр гараа чинь ингээд өсгөж байгаа. Алуурн бүлээр яана энэгээр сандрал давтгалахаас өөр шийд байхгүй шүү дээ. Манай чинь аауд бас зарим гэдэг шүү дээ. Давтгалал яана яагаад гэж хориолгүйгээд яана гэдэг чи үүндээ ингэдэм байгаад ингээд ихнэр бол эмчж болж байна. Тэгээ одоо бүгд мэрэгчлийн хүн болж сэтгэл зүйч хийж байна. Одоо өсвөр насныхан дээр сэтгэл зүйч хийж байна те. Оройн нэг үржээ цагтаа хийж байна те. Тогооч хийж байна. Одоо бүх юм ингээд супер ээжүүд хийж штэ болж штэ. Тэгэхээр ч одоо тэгээд одоо супер ээжлэгч одоо байтгаас дуур юм. Анийчлуудыг манайд тийм ээ. Би чамаас бүр яг нэг тусгаалж асуумаар санагдаад байгаа нэг асуулт байна. Тэр юу гэхээр гэр бүл болж байгаа 20 дөнгөж гарч байгаа насны залуучуудад зөвлөхөд ер нь эр хүн нэг тийм л байвал амьдралдаа бас нэг сайхан нуруутай явцдаг шүү гэдэг зөвлөгөө байх уу? За яг одоо 45 настай хүний өнөрлөөс одоо би ч тийм хүнтэй сургууль настаж хүмүүс шүү дээ сургууль хүмүүжүүлээд ер нь нэг тийм байх шүү. Эргээ нэг харах нэ гэдэг. Тэг хэмжээний ч тийм нэг бас биш байл та. Гэхдээ ерөнхийдөө яг одоо тэр 20 насыг тэр залуу гэр бүлийг тийм байгаасаа гэдгийг бас туулаад өнгөрцөн болохоор тий. Тэгэл хүний амьдрал харагцсан өөр хүний амьдралаа авах үзэл бодол өөр амьдрал нэг амар тийм сонтой лаг супер өнгөж байхгүй шүү дээ. Манай залуучууд гоё зөв боловсон ухаалаг янз бүрийн одоо юмуд багассан гэж л иргэн тойронд харагдаад байна шүү дээ. Тийм шүү дээ. Жил ирэх тусам гаг болж зөв байж ухаантай гэр бүл үр хөвгт танижлаа тэ хайртай хийж байгаа ажилдаа үнэнч тийм ээ байх юм бол тэр сайхан амьдралыг өөрөөртөө бий болгож байгаа юм лудаалагчуудтай тэгээ юу гэдэг юм гэр бүлийнхнийхээ айхтар огцон мөнгөтэй болоод эхнэрээ солиол үр хөвгтүүдээ нулимсыг үзэл улаан шугамаа даваал жинжин шугам байдаг шүү дээ. Амьдралын нэг жинжин шугам байна шүү дээ. Тэр жинжин шугамынхаа нөгөө талд нь гараал тэнхтэл тэвцээл зогцоол солиорол явдаг нас байна шүү дээ. Тэр болгоныгоо л эргээл нэг сайн хэн болж байна вэ? Дотор үнтэйгээл ингээл ярилцаад байгаа юм болоо тий. Тэгэл нэг гоё хүн хараал эхнэрээ голоол үр хөвгтүүдээ яал гэж байгаа алдж байгаа юм жоо зэн төөл хүмүүс. Гэтэл би ч гэж бодчих юм юмны үйл өөр гэж байдаг те. Эхний сонгосон хань ижил амьдралыг дараагийнх бол авахгүй дээ л гэж боддог. Илүү сайн амьдрал гэж байдаг. Дордоод байдаг. Дордоошоо ингээл дордоолоод байдаг. Тэгээ хинжиж болчдаг. Бүр лаац шилждэг. Энэ лок бол би яг үнэн гэж бодож явдаг учраас эхний юм болгон нандан энийг л харин эвтэйхэн бат бүх байлгахын тулд усалж, ургуулж, гоёж, шимэгэлж, цэвэрлэж, өнгөтэй өттэй гэж авах юм жинхэнэ аав нар ирэх хүн Монголны санал бүлгтал гэж боддог шүү дээ. Аав нар нэвтрүүлгийг бүтээгч Livestream Mongolia чанартай контентийг үзэгчдэд хүргэнэ. Аав нар нэвтрүүлгийн дэмжигч Modern Residence чанартай амьдрий. Батада өнөөдөр манай аав нар нэвтрүүлэгт хүрэлцэн ирж оролцсон хүн талархал илэрхийлье. Өнөөдөр сайхан нэвтрүүлэгтээ орсон танаа хамт олон ажлын өндөр амжилтыг хүсье. Гоё нийгэмдэх гоё эерэг дулаахан контент үйлдвэрлэж байна. Маш олон хандлттай байгаа нэлээ би бас үзсэн. Тэгээд нэг бас сонсож байгаа маш олон сонсогчдод үзэж байгаа үзэгчд маань бас оролцож байгаа оролцогчдын маань зочны маань асуултуудыг тунгаа нэгийг бодож хоёрыг тунгааж бас ойлгож өөрөөсөө амьдрал бүх юмнэр л одоо наахын нааж гихин ухаанаар хандж үздэг. Тэгээд бүгдэнд нь одоо
тэгш дүүрэн байх юм. Сайн сайхан байх юм. Эрүүл их тунх байх юм. Ажил хөдөлмөрийн амжилтаар дандаа дэшээ манлайлсан бүтээлч байх юм. Ерөөлийг одоо сонсогч түмэн олондоо хүсье. За аавуудаа сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд амьдралд зөндөө бэлгшээл алдаа оноо хөсөлсөн хорвоо дээр зөндөө юм тохиолдсон. Тэр болгон дээр бас сэтгэлийн тэнхээтэй Монгол ирэх хүний ууж ухаан толгой тэгш дэшээ өндөр эр хүн гэсэн нэрийг үргэлж тэргүй өгнөнд бодож би ирэх шүү дээ гэж дотроо бодож саруул ухаантай л байхыг л одоо хүсээ өрөөё. Тэгэл миний ээж бас ингэж хэлжсэн байхгүй юу? Ингээл амьдралч ингээл дөнгөж тустаа гараал гэсэн чил мөнийхөө олон ширээний ард сухтайцсан тэгсүү чи эцэг хүн аа хүн багтгүй юм ингээд зааж исэн байл та. Наад идж байгаа ууж байгаа юмныхаа дээжийг бүхэн тахилтаа нэг тавьчих. Бити яар тэгсүү хүний хүмүүстэй хамт байгаагаа мэдэрч бүх хүний нүд рүү харж юм ярьжсоо. Хондгоор хөхтөөч гэсэн ерөөл хөхтөөч хүний нүд рүү их зэхтлээд ингээд наа хоолоо тайван ид бити сор бити яар бүх юм ингээд эргээл ингээд тэр үедээ анзаарахгүй ингээд чиглүүлээлсэн биш. анзаарахгүй өнгөрдөг гэж л одоо ингээд эргээл харахаар бүх юмд ингээд одоо жижигхэн хоол идэх соёл хөтөл үгээ тэндс бэлтгэж байгааз чи олны танил хүн. Энэ тэнд ингээд янз бүрийн ажил мэргэжил янз бүрийн хүмүүстэй хамт ингээд суух идэж уух бүх цаг үе чамд ирнэ. Тэнд миний хүү тэнд барьц алдаж бусдын олдс болохгүй л гэж бодсон санаа зовсон хин сургаалтанд явж байгааз Гайхалтай биш тийм. тэр шүдээ чигчлэгтэй хүртэл шүдний чигчлүүрийн тэр шүдэнд орсон махыг хүртэл хааш нь гадагш буцааж идэгдэх шин тий залгиж болохгүй гэдгээ хүртэл ингээд зааж исэн байгаа байхгүй. Тэгэхээр ер нь одоо ингээд амьдралд юмд л ингээд хүн харахад ингээд нэг жижиг юм шиг хэрнэ. Аюун сүртэй өссөн хүн яарал үз. Өссөн хүн сороол идэл үз тий хөлс нь гоожил үз. Юм болгоныг л тэгш дүүрэн зөв үлгэр дуурайлтай ингэж байх л ёстой юм шиг байна. Энэ болгоныг л одоо ингээд яг ингээд нэг яриад тах сэдв биш л те хүн ингээд өөрөөсөө л гэхдээ л бас нэг ингээд энийг сонсоод авчаасаа ойлгоод тунгаагаад бодчихоосаа гэдэг үднээс би өнөөдөр энд суугаад эр хүний тухай те Өөрийнхөө амьдралын туршлаас ингээд туршлаас хуваалцаа сууж байна л та. Тэгэл өнөөдөр ингээд сайн нэвтрүүлгээ бас ингээд их очиргүй суугаал л та яг. Ер нь одоо хүний яг амьдралын туршлагыг хүний туулж өнгөрүүлсэн зүйлсээс одоо бид нар олон зүйлээр олон талаар ухаарлыг авч яадаг. Тэгээд манай өнөөдрийн одоо live stream Mongolia хаа хүндээ аав нарын нэвтрүүлгээрээ дамжуулж энэ болгоныг бас үнэтэй энэ одоо тэр болгон бас хүмүүс сонсоод байдгүй их сайхан олон түүхүүдийг ярьж ухаарл хайрлж зарим нэгэнд нэхийг бодуулж заримынх нь амьдралыг өөрчилсөн байхаа гэдэгт итгэж байна. Тэгээ өнөөдрийн манай аав нарын нэвтрүүлгийг үргэлж одоо бас дэмжиж ирсэн Мортин резиденсийн хамт олондоо баярлалаа. Синга Шараргийн одоо хамт олондоо баярлалаа. Ингээд дараагийн одоо дугаараар бас нэг сайхан сонирхолтой зочны амьдрал замнал түүхээс сургамжаас та хүнтэйгээ хуваалцах болно. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай үзэгчдээ.